За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлийг бүгдээ нийгмийн сүлжээ гэж юу вэ гэж үндсэн ойлголтын тухай үзэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн хичээлийн агуулгын хувьд нийгмийн сүлжээний тухай, за мөн энэ шинжлэх ухааны тодорхойлолт нь ямар юм байдаг тухай үзье. За хүн гэдэг бол одоо нийгмийн амьтан гэж нэлээд эртнээс ингэж тодорхойлж ирсэн байж байгаа. Тухайлбал энэ Аристотелийн ийм тодорхойлолт байна. За мөн орчин үеийн одоо энэ Леон Касс гэж хүний мөн тодорхойлолт байна. Одоо хөгжлийн явцад бол хүн бол үндсэндээ салшгүй нийгмийн амьтан болсон юм а гэж. Энэ одоо юу гэсэн утгатай хөхтийн зэрэг ер нь одоо хүн гэдэг энэ амьтан бол одоо нийгэм гэж олон нийт гэж юм үгээр бол байдгүй, оршиж чаддгүй. Тийм болохоор ямар нэгэн тохиолдолд одоо ингэж нийгмийн харилцаанд орж нийгэмтэйгээ амьдардаг байна. Олон нийттэйгээ амьдардаг байна. За тэгвэл social network гэж одоо бидний энэ ойлголтыг ер нь үгийн хувьд бол ямар утгатай болохыг хэдүүлээ эндээс харъя. За social гэдэг бол мэдээж нийгмийн, за энэ хамгийн одоо гайгүй утга бол бас олон нийтийн гэж ийм утга байна. За social network гэдэг бол олон нийтийн сүлжээ гэж ингэж хэлвэл илүү дөхөн байж болно мөн. За мөн сүргийн гэсэн утгатай байна. Social гэдэг бол за network гэдэг бол одоо сүлжээ, тор гэсэн утгатай. За тэгэхээр одоо хамтдаа бол одоо нийгмийн сүлжээ, олон нийтийн сүлжээ, за сүргийн сүлжээ гэсэн ч болох юм. За энэ бол одоо бидний хамгийн сайн мэддэг ийм ойлголтуудын нэг. За гэхдээ одоо энэ бол шинжлэх ухааны нийгмийн шинжлэх ухаан, за орчин үед бол одоо хамгийн их судлагдж байгаа компьютерийн шинжлэх ухааны бас нэг салбар байна. Social network, social сүлжээ гэж. За орчин үеийн нийгмийн сүлжээ гэдэг бол одоо бид нар мэднэ дижитал нийгмийн сүлжээ гэж байна. За хамгийн энгийн жишээ бол одоо Facebook гэж юм том дэлхийн хамгийн том платформ байна. За энэ бол одоо хамгийн хүчтэй ийм зүйлийн тухай бид нар ярьж байна. За энэ бол Америкийн сонгуулийг ч нөлөөлдөг, за Монголын сонгуульд ч нөлөөлдөг, аль ч улсын сонгуульд нөлөөлдөг болсон. За одоо ардчлалыг нэг үндсэндээ бол одоо ардчил ямар нэгэн нийгмийн тогтолцоо байх юм бол тэрийг үндсэндээ удирдах чинь яг одоо энгийнээр хэлэхэд бол за тэгээд энэ орж ирснээр бол одоо энэ дижитал нийгмийн сүлжээ гэдэг нь орж ирснээр бол одоо дэлхийг хавтгай болгож байгаа гэж. Ингэж хэлэгдэж байгаа. За ингэж үзэж байгаа одоо хавтгай дэлхийн энэ гэж их ойлголтууд яригдж байгаа. За энэ бол одоо бүгдээрээ нэг платформ дээр цугларч байгаад за ингээд хажуудан байгаа юм шиг харилцаа холбоо үүсгээд нийгмийн харилцаанд ороод явж байгаа ийм үзэгдэл байна. Хөгжил байна. Шинжлэх ухааны тодорхойлолтын хувьд бол одоо нийгмийн сүлжээ гэдэг нь бол хосолсон холбоос үхий, нийгмийн төлөөлөгч нараас бүтсэн. За тэр тухайн төлөөлөгч бүр нь бол хоорондоо холбогдсон нийгмийн бүтцийг нийгмийн сүлжээ гэнэ гэж ингэж одоо тодорхойлж байгаа. За тэр хосолсон холбоос гэж ямар юм хэлээд байгаа хөхтэй зэрэг энэ англиар бол одоо dyadic ties гэж юм. Энийг бол иймэрхүү байдлаар орчуулахад илүү боломжийн байна гэж орчуулж байгаа. За тэр төлөөлөгч гэдэг байгаа нь хөхтэй зэрэг actor гэж энэ үгийг л одоо орчуулад байгаа хэлбэр. За social actor гэж. За тэгээд энэ дээр бол гурван гол ойлголт орж ирж байгаа юм. За энэ бол одоо ямар нэгэн хоёр төлөөлөгч бол одоо хоорондоо холбогдсон байх хэрэгтэй. Ийм одоо хоссон холбоос гэж хэлж байгаа. За энэ хоёр элемент ч гэж хэлээд байгаа. Энэ dyadic ties гэдгийг болох зэрэг. За social actor гэдэг бол одоо нийгмийн төлөөлөгч гэдэг хэлчихэд буруудахгүй байх. За social structure гэдэг бол одоо мэдээж нийгмийн бүтцийг хэлж байгаа. Тэгэхээр бидний бол одоо хаач явсан ямар нэгэн нийгмийн бүтцийг үүсгэж одоо ийм нийгмийн сүлжээг үүсгэж явж байдаг байна. За энгийн жишээ бол одоо жишээ нь бидний гэр бүлийн сүлжээ байна. Хүн болгон гэр
нэртэй. За нэг үлд бол одоо бидний сайн мэдхээр бол одоо энэ бол би гэдэг хүн байна. За би бол одоо их нэртэй байх нь. За ингээд их нэртэйгээ ямар нэгэн харилцаа холбоотой. За энд бол одоо манай баг хүү байх нь. За энэ бол одоо нэг social actor болж явах нь. За family network нь одоо гэр бүлийн сүлжээ гэж. Энгийн жишээ одоо энэ л авч байна. За энэ бол яг үндэ бол ингийн ойлголтууд юм. За ингээд би бол одоо охинтой би бол мөн хүүтэй байх нь бүгдээрээ л одоо хоорондоо нийгмийн сүлжээг сүлжээ үсэд холбогдоод явж байгаа юм. За одоо энэ бол жишээ нь одоо би баг хүүтэйгээ бол тоглож идэг ямар нэгэн social interaction хийж идэг ийм байх нь. За одоо энэ хүүхдүүд бүгдээ мэдээж хоорондоо ямар нэгэн social юу одоо хоорондоо тоглож ямар нэгэн interaction байнга хийж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол одоо ингээд social structure буюу нийгмийн бүтцийг бий болгож байгаа юм. За нөгөө талаас нь бол одоо энэ актер буюу тоглогч болгон бол одоо энэ нэг төлөөлөгч гэж ярих нь одоо жишээ би за тэгээд манай эхнэр за энэ манай хүүхдүүд эдгээр бол одоо social actor гэж болж байгаа юм. За тэгээд доор аяжийн хосолсон холбоос гэдгийг бол одоо хоёр актер бол хоорондоо ямар нэгэн байдлаар одоо холбогдсон байх ёстой. За энийг л одоо шинжлэх ухааны тодорхойлолтоор бол нийгмийн сүлжээ гэж ингэж тодорхойлж байгаа юм. За нийгмийн сүлжээний энгийн ойлголтын тухайд бол одоо ийм байна. За ингээд дараагийн хичээлээр бүгдээ дэлгэрүүлээд эхний ээжинд бол одоо үндсэн ойлголтуудыг аваад явах хэрэгтэй байна. За ингэснээр бол за одоо хиймэл оюунаар хэрхэн одоо энэ нийгмийн сүлжээг шинжилдэг үү? За хэрхэн одоо нийгмийн сүлжээн дээр үүдлийг олж авч анализ хийдэг ч гэдэг юм уу. Энэ юмнууд руу хүрэх хэрэгтэй байна. За энэ бол одоо урдаа бэлтгэл хичээл байхгүй учраас энгийн ойлголтуудыг бүгд миний хийж өгч ийж за би дараагийн юмнууд руу очих хэрэгтэй. Ийм хичээл байна. За удахгүй дараагийн хичээл уулзъя.